сая нэг амар амгаланд очлоо. Нөгөө хар бог. Аристай сэлэгч. Тэнцдэг өдөрөө жилүүдийг нэг 2 3 өнөөдөр би 39 нас хүрч байна. Яг хонх шиг.
Эцэж ядарсан минь. Нэг 2 3. Өнөөдөр би 39 нас хүрч байна. Яг хонх шиг. Эцэж ядарсан минь мартагдсан юм шиг. Оюун санааны хувьд надад одоо бүгдийг хардах, сэжиглэх шалтгаанууд байна. Аимшигт өдрийг сүүлийн хэдэн жил чимээгүйхэн тэмдэглэсэн. Ганцаархна. Задгаагалын өмнө суугаад нүдээ аниад л буудаа хэлслаад л дугтууны ард хідэн үг тэмдэглээд л энэ мүү гэртээ эргэж ирсэн минь сайхан байна. Дөнгөж сая би 3 банан идчихлээ. 4-ийг нь идмээр байсан ч дэвчээд болчихлоо. Над шиг мөнхөн ахаад идвэл айгүй бол мажичхаж мэднэ. Миний ширээн дээр хасаж байгаа шинэ гэрэл бол агуу том ахиц твшил. Намайг тойрсон энэ харанхуйн дунд би ганцаардлыг бага мэдэрдэг. Энэ харанхуйн дунд босож наашаа цаашаа алхах тун дуртай. Дараа нь энд өөр дээрээ эргэж ирнэ. Краптер. Буудаа энүүгээр би юу хэлэх гэсэн юм бол? Одоо гайхаж байна. Шороо тоосонд үхэлдээ дарагдсан. Тэр үед энэ зүйл үн цэнтэй байсан болов уу? гэж та
таамаглаж байна. Нүдэ ханаад тэр үеийг төсөөлөх гээд оролтё. Өнөөр ер бусын намгүн байна. Хичнээн ч чих тавиад ямар ч дуу чимээ сонсогдохгүй байна. Хөгшин хатагтай Маколум яг өдий дууга дуулдагсан. Өнөөдөр тагчиг жаахан охин байх үеийнхээ тухай дуулж байна гэдэг юм. Тэрнийг охин байсан гэж төсөөлөх гэхээр үнэхээр хэцүү. Гэхдээ тэр гайхалтай эмэгтэй л дээ. Би тэрний насан дээр очихоор дуулах болов уу? Гэхдээ тэрний насанд хүрч чадвал шүү дээ. Үгүй ээ. Тэгвэл би жаахан хөвгүн байхдаа дуулдаг байсан билүү? Үгүй ээ. Ер нь би хизээ нэгэн цагт дуулж байсан юм болов? Үгүй юм байна. Зүгээр л улирч өнгөрсөн тэр жилийн эмх замбраагүй дурсамжуудыг сонсож суудаг байж. Гэхдээ дор хаяж 10. Үгүй бол 12 жилийн өмнө байх ёстой. Тэр үед би кедрийн гудамжинд бинактай нэг салж нийлээд л амьдардаг байсан санагдаж байна. Бас дээрээс нь ямар ч утгагүй ажлууд. Бурхан минь гэж тэрний нүднээс өөр санаж дурсаад байх зүйл алга. Тэрний нүднийх нь харцсан дулаах. Гэнэтхэн тэр харцыг дахиад харах шиг боллоо. Тэр хуучны ерөнхий сайдууд үнэхээр аимшигтай. Гэхдээ дараагийн шинэн томилогдох болоход дандаа л тэдний тухай бодлоо өөрчилдөг. Өөрийгөө ийм жаахан бацаан байсан гэхэд итгэмээргүй юм. Тэр дуу хоолой. Бурхан минь,
Тэр ирч хүч. Өөртөө итгэлтэй. Ялангуяа баг уудаг байсан байгаа. За яах вэ? Зүгээр статистик ярил л да. 8,000 цагийн 1,700-ийн хүн ямар нэгэн зүйлийн тухай маргалдаж мэтгэлцэж өнгөрүүлдэг юм байна. Унтаагүй сэрүүн байдаг нийт хугацааныхаа 20-с илүү хувийг за болиё. 40%-ийг нь гэлтэй. Гэхдээ арай бага юм биш үү? Хүн секси амьдрал зориулдаг. Аав нь сүүлчийн удаа өвчин туссан. Зогсоо чөлөөгүй гүйлгээд л залуу нас гэж нэрлэгддэг тэр зүйл рүүгээ доогтоо мушилцаад төгсгөлийн цэгийг нь тавьж өгсөн бурхандаа талархсан. Хөгжмийн аялгау, дарсны шил, зовиртой яргалан ориглох дуугаар төгснө. Энэ бүх учир битүүлэг ольсгоноос юу үлдэв? Галт тэрэгний зогсоол дээрх ногоон полтойтой охин уу? Үгүй юу. Улирч оцсон.
он жилүүдийг хөгшин хүний нүдэнд гялс хийх очоор эргэн харахад ээжийн өөд болсон байшин санаанд орж байна. Намрын сүүл сар. Олон жил бэлэвсэн амьдрсны эцэст тэгээд олон жил бэлэвсэн амьдрсны эцэст тэгээд бэлэвсэн бэлэвсэн тэгээд далангийн хажууд байдаг модон сандал. Тэндээс ээжийн өрөөний цонх харагддаг. Ээжийг яваасай гэж залбирэн тэр сандал дээр салхи залиглан суудаг байсан. Тэнд хүн бараг л байхгүй. Соёлогч, үйлчлэгч, жаахан хүүхдүүд, хөгшин өвгөд, ноход. Тэднийг би сайн мэднэ. Мэдээж гадаад төрхөөр нь. Тэнд нэг хар арьстай хөөрхөн бүсгүй онцгой санаанд орж байна. Тэрэн рүү харах бүрт над руу ширтчихсэн байж байдаг.
Тэгсэн мөртлөө яриа өдөх гэхт минь цагдаа дуудана гэж айлгсан. Яг л цэвэр ариун нэр төрийг нь гутаах гэсэн юм шиг. Тэрний царай нүд яг л эрдний чулуу шиг. Би тэнд харанхуй болсон хойно очсон. Нөгөө хар нөхдүүдийн нэг цагаан нохоотой бөмбөг шидэж тоглож байсан. Би хэсэг харж зогссон. Арай гэж нэг дуссан. Би тэр бөмбөгийг гартаа бариад хідэн хором суусан. Нохой над руу ирж хуцаж боргоогоод л хідэн хором. Тэр бүсгүй. Бас миний хором. Бас нохооны. Тэгж би эцэст нь би нохоо руу бөмбөгөө сарваахад аманда зөөлөн зууж авсан. Жижигхэн хуучин хар хатуу хаймран бөмбөг. Өөхөх өдрөө хүртэл би тэр бөмбөгийг гартаа мэдэрсээр л байх болно. Тэр бөмбөгийг хадгалж болох л байсан. Гэхдээ тэр нохоонд л өгчихсөн л доо. Хөөгсөн салхитай 3 дугаар сарын тэр нэг мартагдчихгүй шүнийг хүртлэх үргэлжлэх хав харанхуй он жидэл ботал санаанаас минь хизээч арчигдахгүй. Тэгэхэд би бүгдийг бүхлээр нь олж харсан юм. Эцэст нь нэг юм олж харсан. Тэрнийг л би энэ орой хуурцагт бичиж үлдээж байгаа юм. Миний бодлоор шүү дээ. Цаг нь ирэхлээр бичиж үлдээж болох боловч миний ой тойнд хүйтэн дулаан айл дурсамжийг хадгалж үлдэх зай алга. Энэ гайхамшигыг дурсаж санаж үлдэх зай алга. Миний гинэт олж харсан зүйл бол насан туршдаа тээж явсан итгэл. Далайн төрлөгний хөөс гэрэлт цамхагийн гэрэлт аврах том хад чулуу шиг дүнхэж салхи хэмжигч багж яг л сэнс шиг эргэлдэж байсан. Авшигч харахгүй зат. Шуурга шүн хоёртой салах ёс хийх хүртэл хэцүү байсан. Авшигч. Бэдэрний хөхөнд нь нүрээ наагаад гаран дээр нь гараа тавиад хэвтсэн. Бэд зүгээр л хөдлөхгүй хэвтэж байсан.
Гэсэн ч бидний дор бүх зүйл хөдөлж тэгээд биднийг хөдөлгөж байлаа. Зөөлхнөр дээшээ доошо нааша цаашаа өнгөрсөн шөнө ийм чимээ аниргүй байхыг хизээч үзэж байгаагүй юм байна. Орчлон хорвоо дээр дахиж хүн амьдрахгүй байхаа. Нууран завтай хөвж байлаа. Тэр бүсгүй завин дээр хоёр гараа толгооныхаа ард тавиад дээшээ харж нүдээ анаад хэвтэж байсан. Нараа эгээд л ус маш сайхан. Тэрний гуйн дээр сорив байхыг хараад юу болсныг асуусан. Тэр надад өхрийн нүд түүж байгаад гэж тэр хариулсан. Нүдээ нэгээд над руу хараач гэж би тэрнээс гуйсан. Хэдэн хормын дараа тэр нүдээ нээсэн. Гэвч наран гэлбад тэр дороо буцаад анчихсан. Би дээрээс нь тонгой сүйдэрлэхэд дахиад нээсэн.
намайг оруулаач. Бид нууранд завтайгаа эргэлдэж гарсан. Бид эрний хөхөнд нь нүрээ наагаад гаран дээр нь гараа тавиад хэвтсэн. Бид зүгээр л хөдлөхгүй хэвтэж байсан. Гэсэн ч бидний доор бүх зүйл хөдөлж тэгээд биднийг хөдөлгөж байлаа. Зөөлхнөр дээшээ доошо нааша цааша өнгөрсөн шөнө ийм чимээ аниргүй байхыг хизээч үзэж байгаагүй юм байна. Гэнэг новши ярихыг сонсоод Очин жилийн өмнөх амьдрал руугаа эргээд очиж оглоо. Новш. Новш.
зүйл. Бүх зүйл энэ ертөнцтэй гэрэлтэйгээр харахгүй. Өсвөл өтөл нас. Тийм ээ. Таны цааш тэрний ухаан санааг нь баримт оруулаад өгөөч. Тэр бүх зүйл орлоод байх зүйл гэж ингэж хашгирч зүйлээ. Магадгүй тэрний зүг байсан байж магадгүй. Тэрний зүг байсан байж магадгүй. Хитэн он билээ. Эсвэлийн хивээс. Төмөр хайс. Хайс гэдэг үгтэй адилхан юм бэ. Димээ хайс гэдэг үгтэй адилхан юм бэ. Өнгөрсөн хагас сарын хамгийн аз жаргалтай өч минь. Ширхэг борлогдсон 11-ийг Өвдөрийнх нь үнээр нь номын сангуудад тараас. Нэг бүд. Чаг. Эвшээ 80 центээр. Би сайн санахгүй. Зундус хасан 2 удаа 2-3 удаа гарч алдсан. Тийм ээ. Зүүн дуусгаас өмнө 2-3 удаа гарч алдсан юм байна. Цэцэрлэгт хүмэл. Мөрөдөлтөө чивэт. Сүрчи. Эний нантэр 2-3 удаа ч ирсэн. Охогши яхны сүнсэн. Сүлчи удаа давгүй байсан. Тэртэй хавд аз жаргалтай амьдарч чадах байсан уу? Болох байсан. Сүлчи удаа давгүй байсан. Тэр намайг чи ийм насан дээр яаж болгодгийг дээ гэж асуусан. Би тэрний бүхэл насаараа хүлээж эвчсэн гэж би хариулсан. Эспрес нэг удаа явсан. Зарим шүү. Сүлчийн оролдлого хийх хэрэгтэй. Үгүй гэж боддог байсан. Өглөөхөд начаач үгээ аваад над арцаа дуусгачаад яваарай.
Тэгээд энэ нүлдэж энэ моргч юм шүү. Тэр золсараа тэр Үхрийн нүд түүж байгаад гэж тэр хариулсан. Нүдээ нэгээд над руу хараач гэж би тэрнээс гуйсан. Хэдэн хормын дараа тэр нүдээ нээсэн. Гэвч наран гэлбад тэр дороо буцаад анчихсан. Би дээрээс нь тонгойн сүйдэрлэхэд дахиад нээсэн. Намайг оруулаач. Бид нууранд завтайгаа эргэлдэж гарсан. Бид эрний хөхөнд нь нүрээ наагаад гаран дээр нь гараа тавиад хэвтсэн. Бид зүгээр л хөдлөхгүй хэвтэж байсан. Гэсэн ч бидний дор бүх зүйл хөдөлж тэгээд биднийг хөдөлгөж байлаа. Зөөлхнөр дээшээ доошоо наашаа цаашаа өнгөрсөн шөнө ийм чимээ аниргүй байхыг хизээч үзэж байгаагүй юм байна. Орчлон хорвоо дээр дахиж хүн амьдрахгүй байхаа. Ингээд би бичлэгээ дуусгаж байна. Хайрцаг 3, халис 5. Миний амьдралын хамгийн сайхан он жилүүд аль хэдийн өнгөрсөн бололтой. Аз жаргалтай байх боломж байсан. Гэсэн ч боломжийг буцааж авчрахыг хүсэхгүй байна. Буцааж авчирмааргүй байна.